сайн байцгаана. Та нар намайг сайн байж байгаа. Би их нутгаа ижил сүрхтээ очих гэж төөрс бүлэж яваа өншөө оног байна. Намайг их нутгаа хордон дэвт очиход минь төслөн гэдэг би хүнээ гэж байна. Надад туслахын тулд та бүхэн сонсох, хайцуулах, төсөөлөн зорх, илэрхийлэх алхмуудыг зохиолын дүрслэл үрслийг онцлог задлан шинжлэх арга сайн сурах хэрэгтэй шүү. Таны хүнээ өндөрсөн өншөө оног. За өншөө оног бидэнд туслаач гэж загтал илгээсэн байх юм байна. За тэгтээ туслахын тулд бид яах ёстой вэ гэдгийг өншөө оног загталтаа илгээсэн байна. Одоо бүгдээрээ дэлгэцнээсээ За өнөөдрийн хичээлийнхаа зорилгыг уншаад авчаарай. Уншсан зохиолын дүрс төрслийн онцлогийг задлан шинжлэх аргаас суралцах. За бид унган туслахынхаа хажуугаар уран зохиолны дүр төрслийн онцлогийг задлан шинжлэхэд суралцсан тийм ээ. Ингэж сурсан хүүхэд унгандаа яах нь вэ? За бид өнөөдрийн хичээлээр сонсох, хайцуулах, төсөөлөн зураг, илэрхийлэх чадвар, суралцах алхмуудыг хийснээр унгаан тусалж чадна. За ямар алхам хийхээ мэдэж авсан уу хүүхдүүд ээ? За багийн гишүүд ажил үүргээ хуваарлана. За ингийн тулд 6 хүүхэд байгаа. 6 хүүхэдгөр оролцоотой байна тийм ээ. За одоо та нар 1 минутын хугацаанд өөрийнхөө илүү сайн давуу талаа ашиглаад ажлаа хуваарлана шүү. Хин илүү гоё бичдэг үү? Хин илүү гоё хэлдэг үү? Сураач ээ байна. Сураач гэдэг. Одоо өөрөөр хэлбэл одоо юуны алхам болов? Уугаас сонсох. Дагаад болж байгаа шүү дээ. За миний ахгүйнээс хавийг гомдохоргүй хөлөг төрнө. Энэ хүний тавдан хатуутай. Хандуугаар батнаа.
надаа энэ хүчээж өгөх гэсэн. ганцаараа энэ маань том болсон шүү дээ. Том болсон. Том болсон. Харин энэ алхахад юу гэсэн өгүүлэг хэлбэрээр өгүүлэг. Харин энэ шүү. Тэгээд томс болсон. Том болсон. Тэгээд цаг хугацаа тодорхой заасан. Цаг хугацаа тодорхойлсон. Ихтгэл өрнөл цаг хугацаа тодорхой ихэл өрнөл хэсэгтэй ихэл өрнөл төсөөл хэсэгтэй заяа. Тэгээд чинь том болсон. Үгүй том болсон. Ингээд хүүрнэн ойлгомжтой бичсэн. Энэ нөгөө франк окей чөлөглөх маяг ярьсан. Чөлөглөн заавал За багш шалгуурыг хэмжээ хараад 5 хүнээс хараад хэл сайн хийснээ харьцуулаад авна. Илүү оновчтой ижил ба ялгаатай талыг гаргаж чадсан бол баяжуулаад нэмж хэлж болно шүү. За энд байхгүй бид нар энэ байхгүй шинжийг нэмлээ багшаа гэж болно. За тэгвэл багшаа юу? Ротогоо шононы зөвлөлөөр нь болохоор хоёр тийм алтай харилцаа хамт яваад байсан. Харин Google Form-оор нь болохоор ганцаараа л явуулсан. За тийм байна. Энд бол байхгүй байсан байх тийм. Сайн харсан байна. Маргуй Ротогоо шононы зөвлөлөөр болохоор нөгөө зарсан. Тэгээд нөгөө нэг чараа Google Form-оор болохоор тоглоомын мөрөнд алсан. За зүг байсан тийм. Дуунаас агуулгад дээр. Багшийн ротогоо шононы зөвлөлөөр багшийн бас юу мэдих зүйлээс мэдих зүйл Машин нутгаас өмнөд дээр тэр мөр нэр зүүн угаар өөрийг нэг газарлаа өгсөн дээ. Тэрэндээ итгэсэн болохоор нутгруу гарсан бол энэ ч сууч мэдих зүйлээс байгаа байхгүй. За Давдын зүүн угаар. Тэгээд багшаа энэ ч бас үүлэг хэлбэрээр байгаа харин Google мөр дээр шүлгэлсэн франк хэлбэрээр байгаа. За энэ дээр харж байна те. Одоо та нар өөрөө өөрсдийгөө үнэлнэ. За ингээд бол багш нь шалгуурыг гаргаж ирээ. За шалгуураа араарай. Маш сайн хамтдаа биш. За өнөөдөр чи хүүхдүүд ахын хоёрыг үлгээ нэг дээр очноо. Тавгабаа. За илүү олон шинж гаргасан байна. 8 шинж гаргасан хүмүүс байна уу? Нэг дээр л нэг дээр за ер нь 5 гаргасан. За баярлалаа. Ямар ч байсан шалгуурын дагуу гаргаваад хийсэн байна. За одоо маань түрүүн мэдээ өгч авах тийм ээ. За ахын 3 буюу ажлын удас 2 дээр ажиллацгаая. За түрүүн ажилласан байна. За үйл ажиллагаа 2 буюу зөвхөн нэг тайлбарлаа. За энэ усаа өгөхөөс авч Үгүй чи надад
Ганц мод муухай, хоёр мод. Чи одоо энэ хүний эзнийг үлж байгаагаар зурсан юм шүү. Янцгаалаад тэгээд сүүлийн хатж байгаа Мөр зараад хэлэхгүй. Хинт нэг юм ч чинь. тэгээд яар маш янцгаагаас сүүлийн хатж байгаа. Манай нэг гэр Бинтэлт нь хавдсан дээр юм шиг. Зүгээр хаамж зурсан. Энэ төрөөр мэрсэн юм шүү. Хадаа нөгөө цалуутай маягаар тэгээд нөгөө хөрсөн дээр нь батж байгаа төлөв орчихгүй. Тийм. 그래도 인간이 막 샤롱 ерөнхийдөө цаг нь дуустаа. Багууд хоорондоо солигдож үнэлэх учраас 1 2-ыг 2 3-ыг 3 4-ыг 4 5-ыг сайн анзаарах ёстой. 5 1-ийг. За тэгэхээр манай баяр болохоор Тэсах зан өнчөөнгийг гангийн наран гундаашаар цэнхийн нуруунд нөлтөн ташин шигээд ялаа батхан нүүнүүдийг өмөрөхөж зовлон дээр гэсэн хэсгийг хасан байгаа. Тэгээд энэ зовлон дээр болохоор гангийн наран гундаашаар цэнхийн нуруунд нөлтөн ташин шигээд ялаа батхан нүүнүүдийг өмөрөх гэсэн дүрслүүдийг оруулж өгсөн. Тэгээд энэ зовлон дээр болохоор
Өнөөний зам зүдэрсэн олон бэрхшээлтэй турсныг харуулсан байна. Хонгоноод баярлалаа. Хоёрдугаар. Манай зургийн дээр нь алтан хараацын анзаарс хэсгийг оруулсан. Тэрнээр нь урд хоногийн тоосонд оруулж 9 борооны хураар уугдж хад чулуун туйраан хулан хасраас ихэн дэлээ хийсгэн нарийн хүлэн байрагшин намхан биеийн өндөрсөөр бийг алтан хараацын бусад нь 9 анзаарс хэсгийг авсан байгаа. Тэгээд энэ дээр нь тоосонд оруулж нарийн хүлэн байрагшин намхан биеийн өндөрсөөр гээд бороо орж байгаа хэсгийг төрсөн бас. Тэгээд усан борооны хураар уугд хад чулуун туйраан хуулаад тэгээд хасрас ихэн дэлээ хэсгсэн ийсгийн бас төрсөн баг. За, хүмүүштэй баярлалаа. Манай болохоор унагийг дөрөв улирлаар явсныг тэгж байгаа. Зохиол дээр болохоор тийм гангийн нарангуудаа шарж тийм гангийн ирэн цэцгэн дүндэр намрын шар назар шижигнүүлэн алхаж төдөлгүй нэссэн цагаан цэцэн дүндэр шижигнүүлэн гэлдэж явлаа гэсэн эсэйг авсан байгаа. Энэ дээр маань дөрөв улирлаагаа нэгтгэж өгсөн. Тэгээд энд маань хаврыг дурсалж эндээ намар өвлийг тус дурсалсан байна. За мөнгөчин баярлалаа. Манай хувьд болохоор Гүргийн амтан хаа хоол дөрөн үздэг хитэн адууг харснаа гинэт дүүрсэж тэгснээ салхи сүйэлзүүлэн хангил лэмдийн янз гаагаад сүүлээ хатхан дахиу гэдэг хэсгийг авсан байгаа. Тэгээд бид энэ зурган дээр болохоор энэ ундрыг сүүлээ хатгаад янзгаагаа дахиж буй хэсгийг оруулсан. Тэгээд бидэнд нөгөө олон адуу зурх бэрхшээлтэй байсан болохоор бид тэр айлынх нь гэрийг зурсан байгаа. За хэрэв баярлалаа. Манай болохоор адуучийн бүл нэмсэн адууга гэрийн зүг хацруулах мөрчөд жигүүргөө ч гэсэн хомбон дөрвөн туурайн газар хөөрж алтан тэнгэрийн элчүүхээ хоёр алтан хараацай гэдэг хэсгийг авсан байгаа. Тэгээд манай юу зурган дээр болохоор энэ адуучийн бүл нэмсэн адууга гэрийн зүг хацруулах тийм гэр оруулж өгсөн байгаа. Тэгээд хоёр алтан хараацай нэм байгаа. Тэгээд дааг нь болохоор нөгөө газар хүрч алдан гэдэг нь болохоор гэрлүүгээ их тэмүүлсэн харагдаж байгаа. За мөн ч баярлалаа. Одоо үгтэй энэ үнгээ өгөн тийм ээ. Үнгээ өгөн сайн тайлбарлалыг хаасан. Одоо бүгд үнгээ шиг хөгдөөд багтаа авчид өндөрнө. Өөрөөр хэлбэл 1 2 дуу 2 3 дуу байж тээ. Авчид өндөр. За авчид өгчих. За таван цааш салцаад авчих штэ. За дууссан юм. За багш шалгуурыг авъя. Та нарын үнхээр үнгээр энэ хэсэг үсэсээс олж бичиж тавьчих юу? Энэ хавар биш үү? Өвөл тэгээд энэ хараа юу сайн зарим бодож чадаагүй тэгээд юу цохиолын санааг нь гой давуулсан байна. За энэ юу шалгуураас авахаар хангалттай дээр тавих юм байна. Хангалттай дээр. За багт үнэхээр дуусна. За одоо багш өгөлөө. Хангалттай гэж өглөө өгсөн. Багуудын хүүхдүүд гарч ирээд хүүхдүүдэд яагаад тийм багада хангалттай гэсэн үнэхээр таснаа тайлбарыг хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 2-5-ыг үлдсэн багууд гараад ирлээ. За. Манай тавгарыг үнснэ. Тэгээд яагаад хангалттай гэсэн юу тавьсан бэ гэхээр нэг амар яаж бодсон юм шиг байна. Тэгээд ингээд цараачаа хийцэн. Тэгээд энэс ингээд хэтрүүлсэн дээрээс нь тайлбарлах хэрэгтэй байсан. Тэгээд тайлбарлаагүй болохоор бид нар хангалттай гэж үзээд тэгээд хангалттай гэсэн үнэлгээ тавьсан байна. За, өөрөөр хэлбэл 5 дугаар баг та нарыг яагаад хангалттай гэж үзснээр тайлбарлахыг сонссон тийм ээ. За одоо 3 дугаар баг. Манайх
3 дугаар тэгээд 2 дугаар багийг шүмжилсэн. Тэгээд жоохон юу бодог болохоо будаж тэгээд ингээд сайн гоё будаагүй тэгээд бүрсэлсэн жоохон алдаа. Тэгээд хангалттай тарьсан. Тэгээд зохиол бүхэнд бол гоё. За зохиомжууд нь болсон. За бүх хүүхдүүд морой хараарай. Зарим нь цагаан, зарим нь хүрэн. Тийм аа? Энэ дааг маань яг ямар зүстэй дааг байсан бэ? За тэгэхээр зураг бас анхаарах хэрэгтэй байсан юм тийм ээ. За суцгаа хүүхдүүдээ. За үнээр нь хүлээж зөвшөөрч гинөө. Зөвшөөрч байна. За өнөө эсвэлхэн зөвхөн ороод замдаа нэлээ шодогдсон байна. Кодын дөрвүүд хамдаг өөрийн үзэл бодлоо илэрхийлж бичих ёстой. За баг багшны үчигсэн. Нэгдүгээр баг. За юу хийх ёстой? Баг болгон нэрж өгсөн байна тийм ээ. За бүх хүүхдүүд ихлээ. Цаг баримтлагч хүүхдүүд яг стойдээ. Дагаа австаа. За бичиж хэлээрэй. Өөрөөсөө бүгдийг бичиж хэлээ. Энэ сайн байна. Дэлгэцнээс хараад энэ гурван шалгуурыг хэр оновчтой
одоо ашигласан байна гэдэг гаргаж чадсан байна уу гэдгийг ашиглана. За шүдийг юм чинь толгоос тавьсан байна тийм. За тэгээд үнхээр уншмаар байна гэж бодож байгаа хүмүүс яг нь гаргаж ирээд за энийг гаргаж авчих юм тийм. Үнхээр багууд нь сайн сонсно тийм ээ. Нөгөө багуудынхаа хүмүүстэй хийж байгаа юм сонсон шүү дээ. За энэс нь өнөөдөр нэгдүгээр бол заахад нэгцээд яваа тийм. За манай нэгдүгээр болохоор бүх юмсан адуу сүрэгт өрөөл бичих байсан. Тэгээд бидний хамгийн санал авсан нь болохоор минийх тэгээд тэрийгээ бүх юмсан адуу сүрэгт би тоолж барамгийн олон төвлж барамгийн тарган таалж барамгийн сүрдэг айлын гадаа чимэг болж алчиг хүнтэй эрдэнэ болж урлан мулан мөсөн нүрчгийн үлзийтэй сайхан ерөөлийг өөд нь өргөн хөвшүүлээ. за ерөө Манай хоёрдугаар баг алтан хараазаа танд чин сэтгэлийг хэлэх байсан. Тэгээд би багасаа хамгийн их санал авч ирсэн. Үнчин унганы минь хань өөдөл тэнгэрийн харуул салаас үлдэлтэн хараацаа салхи тэнгэрийн амтчи аадгай үнчин унганы ачид мөнхийн нөхөр наран ургах зүгийн жигүүртэн найз нөхөр мөнөөс мөн. за баярлалаа. Манай богор 3 дугаар баг асан хар үрийн зэмдэл хүчгээр болсон. Тэгээд энэ уншаа ихийнхээ хэлэн зарсан оноод энэ ертөнцийн зовлон зүдгөр багдаагүй байхад эс мэдэх асан үрээ чи эзэнхийн мууныг аян гомит дүрсгийгээд айлтгах нь яаж байгаа юм? Асан үрээ чи юм уу адгийн төрнгийн амт юм. за зэмдэл хийсэн байх юм байна. за дараагийн Манай 5 дугаарыг болохоор үнчин унганд ханда урмын сайхан шүлэг гэж байсан. Тэгээд би болохоор багаас хамгийн их санал аваад би одоо шүлэг уншиж байна. Хачин ихээр гуниг сэнлэг харун өнгөрөх он жилийн дурдтал хаа хол хүний нутгаас хээлтэй гүний унаг нутгаа зорингүй үл шантран зогсох үл үлддэг далдын соёнд хөдлөгдөн унаг минь гэртээ ирлээ чи удам залгуулах шандас туртан хүлэг болно чи. Манай хоёрдугаараа тэгээд би нөө Барсаас багсан гэсэн болохоор зөв өөрөө гоё юусэн гэж уншиж байгаа маа. Ихийнхаа гэрний заргацсан унгыг энэ дэлхийн зовлон зүдгээр дарагдаж яваа унгыг яах нь нэг нь тэнгэрийн доор амьдарч байгаа нэгнийгээ яах нь сайн үлгэрийн баатар болыг сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй шүү. Асна нэрээ. Би одоо 3 дугаараа тэгээд зөвлөм хийсэн. Тэгээд асмаа үрэн. Хийхээ хэлэн заргацсан унаг их төвтөрөөгөө гүйжил явандаа. Ижил сүргээ олох гэж давчил явандаа. Хөөрхий унах чи хорон муу санатаас холуур яваараа гэж зөвлөё. за. Би болохоор 2 дугаараа тэгээд алтан хараацыг талархлаа илэрхийлсэн. Алтан дэврээд ашнаг минь авчирч исэн арчтан аргагүй тэмдэглэг жигүүртний ааж байдлыг харуулсан. Тулж алтан хараацаадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. за баярлалаа. Манайх 5 дугаараар тэгээд үнчин унганд ханда урмын сайхан өвлөж байсан. Тэгээд Монгол хүний ямар морин эрдэнэ юм аа чи бусдын нутгийн салхиар бутартал ширгээн үргээж яваа билээ чи зүгээрээ удалгүй их нутгийнхаа хүрсэн дээр нуруугаа амраан хөргөөж хөвсөх зөөлөн өвсийг үүс ногоог нь мэдрэх болно чи. Харин суугаа Монгол нутаг нэгтээ их орондоо ирэхийг үрээсэн загт бичих байсан. Тэгээд би болохоор ээжтэй зурвчлаа. Тэгээд сайн байна уу ээжээ тань загт очиж өдрийн мэндийг хүргье. Харин нутагт суугаа ээж минь та хүний газар зов төлөвт байгаа биз дээ. Хүний газар зов төлөвхийн оронд их хүлээж байгаа гэр бүлийн хурдан ирдээ. Охин таныгаа хажууд нь байгаасай гэж хүсэх юм. Их орондоо эрүүл сарвал элэг бутан амьдрахаас илүү жаргал үгүй. Хурдан ирээрээ ээж минь. Манай болохоор 4 дугаараа хайр утгасуугаа ах дүүтэй захирлаж байсан. Сайн байцгаана уу иргэн хүндэт элэнийг дахан дөөс минь. Та нарын минь хайр орон руу хайрт орноо мартан явцгаалаа. Та нарын минь хайр оронд өгч буй хичээл зүтгэл их орончинч бас хэрэгтэй юм. Сэтгэл зөрөгтэй нь энд байгаа байх л да. Гэхдээ та нарын минь орон зай мэд томоос том бөглөг хинч үл нүгэж чаднам. Хайр дахан дүүс минь урах нарны хамтаар уухаа дуугаа аялуулан ирээрээ. за баярлалаа.
Манай халтан хараацад хандан чин сэтгэлийн талархлаа илэрхийлэн төсөөлөг бичихтэй байсан. Их нутгаа зорж яваа намайг иш дулаахан сэтгэлээрээ нартайдч, бороотайдч, үнчин намайг аргадаж, үр зүрхийг минь тайлгаруулна. Тэнгэрийн элчүүхээ хараацаа танд чин зүрхнээсээ талархъя, чин сэтгэлээсээ баярлаа хараацаа. Манай хөргөөрөө тэгээ хайр нутагт байгаа нэгэндээ их орондоо ирэхийг уриалсан цагт бичих ёстой байсан. Тэгээд сайн байна уу илэг нэг тахан дүүс минь харь оронд ажиллаж амьдрах юутай сайхан бэ? Гэвч төрсөн их нутгаас минь өөр сайхан газар гэж үгүй билээ. Тийм учраас илэг За хүүхдүүд одоо өөр өөрсдийнхөө бичсэн тэр шинхэн дээрээ нэг нэрээ бичнэ. За ингээд үлгээ хийхдээ хэний баг хамгийн их оролцоотой байсан хэсэг татыг бас харгалзаарай тийм. Ярилцаад үлгээ шүүгч үлгээг нь авчих. За энэ хооронд номынхоо эхний багийн нэрээ бичээд хүүхэд олон ажил үүргийнхээ ажил үүргээ нэрийнхээ ар бичсэн. За үнэхээр чи хүүхдэд үнэлээрэй. Илүү хөөс өгсөн бол манай багштай өгч өгч. За эндээс хүүхдүүдээ хамгийн олон хүүхдийн дэмжлэг авч байгаа хамгийн сайхан одоо шилдэг нь хэнийг байсан бэ? Хамгийн шилдэг. За нэг хоёр. Хавтаа өгчлээ. Яг түр хэр олон хүн ерөөл бичиж чадахгүй тэгээд нэгдүгээр баг онцгой бүр ерөөлийг авсан гэдгээр нэгдүгээр баг самд өгч дээ. За басаа. Багш манай багч гэсэн юу нэгдүгээр багийг яаж аваад маш их хэцүү хөхтэй бас зээ гэж ихлэ гоё уран тодор хэлсэн. Тэгээд нэгдүгээр нь болохоор гоё дүрслэл ингээд гоё эсэсгсэн гоё дүрслэл авсан. За нэгдүгээр баг хийх лайк дарж дээ тий. За бодор. 3 дугаар гоё гэж бодож байна. Тэгээд ер нь олон хүүхэд гарч унсан тэглээс нөгөө үгээ оновчтой сонгосон зохиол их гоё байсан. Тэгээд зураг мөрөг зурхтаач гэсэндээ таалагдсан. За 3 дугаар багийг илүү хөнсөн бай тээ. За ингээд биенийхэд за манхуур гэх 5 дугаар баг амар сайн байсан нөгөө нэг шүлгээ зохиолтойгоо насаа холбож өгсөн байсан. Тэгээд нөгөө шүлэгчсэн хэлбэр юмсан. За 5 дугаар баг хамгийн шилдэг 2-4-ийн 5 байсан гэсэн тийм. За ингээд хүүхний үлэмж та одоо өөр байна тийм үү? Тэгэхээр бүгдээрээ энэ дээрээ одоо маш сайн гэдэг үнэлгээ тавьсан үнэхээр яасан бэ? Нийцж чинь тийм ээ? Үнэлгээтэй нийцсэн байна. За одоо бүгдээрээ дараагийнхаа алхам. За алхам 4 дээр очсон. Өөрөөр хэлбэл унаг маань их амжилттай явж байна. За одоо бүгдээрээ баг бүрийн эмэгтэйч хүүхдүүд бүтээлээ эмэгтгээд үдэн. Энэ та бүхний бүтээл байна тийм ээ? За багийн нэрээ бичэн багийн гишүүд өөрийнхөө ажил үргээ бичнэ. За гэрийн даатгавраа сууд бичгээ. Нутаг ус унагны дүүр зохиолын арын хэсэгт байгаа гэрийн даатгавар. За гэрийн даатгавраа дотроо уншаад авчих. Тэгээд цааш өргөжлөх төсөөлөлөө яах юм бэ? Тийм байх тийм ээ. За ингээд эмэгтэй хүүхдүүд гараад амжилтын хэсэгдээ бүтээлээ наачин. За энэ хоол бүгдээрээ за улаан маань гэртээ очижээ. Их нутагтаа ирсэн байна. Ингээд тав бүхэн зориулаад солон фон дуу зориулж байна. За бүгдээрээ дагаад байгаа шүү.
ингээд ижил сүрэлтэд орж чадсан тусалсан та бүхэндээ маш их баярлалаа. За хичээл дуустал өгдөө засалж.